Монгол Улсын засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан Уул аймагт камерын хяналтын дэд төвийг байгуулж өнөөдөр нээлттэй хийлээ. Тус төв нь нийт 241 м2 талбайтай хурлын өрөө, сэрүүрийн өрөө, цахим уулзалтын өрөө, хяналтын өрөө, амрах өрөө гэсэн зохион байгуулалттай ухаалаг програм хангамж IRX NX програмд холбогдсон нэгэн зэрэг 500 гаруй камерыг хянах хүчин чадалтай юм а. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй ногоон бүс төслийн хүрээнд суйрлуулагдсан 308 камерыг эхний ээлжид уг төвийн системтэй холбосон, ингэснээр зам тээврийн яслаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх боломжтой ба цаашид аж ахуйн нэгж байгууллагуудын гадаах хяналтын камеруудыг холбож бүрэн хянах юм а. Орчин үеийн шилдэг технологид суурилсан төслийн гүйцэтгэгчээр Prodigy Development Total Solution харилцагтай үзэд компани ажилласан байна. Тэлийн хяналтын дэд төв дээр бол одоогоор бид нар 300 гаруй камерыг холбогдсон байна. За камерын хүчин чадал бол мэдээж орчин үеийн шилдэг технологиуд ашигласан. За манай систем бол одоо онцгой, цагдаа, тэгээд эмнэлгийн зориултаар одоо холбоотой бүх үйл ажиллагаануудтай холбоотойгоор бид нар холбогдгоо дэд бүтцээр бол шийдсэн байгаа. Цаашд өргөх боломж бол 100%. Мэдээж бидний өмнө дэд төв хийхээс өмнө дархан тодорхой хэмжээний систем нэвтэрсэн байсан. За тэрнтэй холбоотойгоор бол би одоо мэдэхгүй байна. Гэхдээ манай шинжилсэн дэд төв камерын тусламжтайгаар бол одоо дугаарын одоо асуудал бол бүрэн шийдэгдсэн байгаа. Дугаарыг бол аль тохиолдолд бид нар одоо шүн байсан ч гэсэн харах боломжтойгоор бол хийсэн байгаа. Дэд төвийг 60 хоногийн хугацаанд 1.8 тэрбум одоо төгрөгийн санхүүжилтээр одоо төс төртөгтөөр хийж гүйцэтгсэн байгаа. За өнөөдөр тэгээд одоо нээлттэй үйл ажиллагаа болж байна. 2025 оны засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд цагдаа, онцгой, эмнэлэг зэрэг байгууллагуудын дуудлагын операторын горимд 112 гэсэн нэгдсэн дугаарлалт руу шилжиж байгаа. Манай аймаг дээр дурдсан яаралтай тусламжийн операторын горимыг энэхүү дэд төвөөрөө дамжуулан явуулах боломжтой болж байна. Аймгийн хэмжээнд ногоон бүс төслийн хүрээнд 308 камер ажиллаж байна. Дахин 1200 ширхэг хяналтын камерыг нэмснээр Дархан Уул аймгийг бүрэн хянах боломжтой гэж аймгийн цагдаагийн газраас мэдээллээ. За өмнө нь бол 2010 онд Дархан хотод маань хяналтын камерын нэгдсэн төв байгуулагдчихсан. Одоо энд ирснээрээ яг үхээр нутгийн захиргааны дэргэд байгуулагдж байна. Технологийн хувьд техник технологийн хувьд давуу талтай орчин үеийн ухаалаг програмд суурилсан юм техник технологиуд суурилж байна. Мөн одоо араас нь арчлалт, хадгалалт, хамгаалалт гэдэг юм уу тэр талаас илүү ач холбогдолтой. Мөн одоо камерын дэд төв маань байгуулагдсанаар Дархан хотынхаа хэмжээнд 3 сумаа болно. Дархан сумынхаа нийт камеруудыг бүгдийг нэгтгэж хараад шаардлагатай одоо улсын нэгдсэн удирдлагын төв дээр юм харах боломжтой. Мөн энэ дээр аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерууд бас холбогдохоор ер нь даваа талтай болж байгаа гэсэн. Цаашдаа бид нэр зөвхөн ухаалаг програм хэмжийнхаа лицензийг тоог нэмэгдүүлээд явуучвал өшөөлөө олон камер хүлээж авах боломжтой гэсэн үг. Мөн одоо засгийн газрын 86 дугаар тогтоолын хүрээнд иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг хяналтын камеруудыг өөрөө холбооны оператор компаниудын сүлжээг ашиглан оруулж ирэх юм бас дараагийн ажил байгаа. Энэ дээр болохоор одоо түрүүний миний дурдсанаар 1900 орчим хяналтын камерууд энд орж ирэх боломжтой. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн зөвхөн гадна талын камерыг бид нэр энэ дээр татаж харна. Аж ахуйн нэгжүүдийн дотоод үйл ажиллагаа бид нар таамаагүй учраас иргэдийн гудамж талбай олон нийтийн газар гэдэг үгнээс нь гадна талын камеруудын энэ дээр татаж харах боломжтой байдлаар сервер томогдох хөрөмжүүдөө зохион байгуулад явж байгаа. Одоо энэ 2025 оны засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энтэй холбоотой улсын хэмжээнд нэгдсэн дугаарлалт 112 дугаарлалт руу шилжиж байгаа. Энэ дугаарлалт руу шилжснээрээ энэ дэд төв дээрээ түшиглээд одоо цагдаа, онцгой, эмнэлэг гэдэг хүчний байгууллагуудын нэгдсэн дугаарлалт руу шилжих энэ дээр бас ирэх дэд төв дээр түшиглээд энэ дээр явна л гэсэн үг. Нээлттэй аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга аймгийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Тэд дэд төвийн үйл ажиллагаатай танилцаж 21 аймгийн хэмжээнд жишг болохуйц төв болсныг онцлоо. Энэхүү дэд төв нь цаашид аймгийн засаг даргын тамгын газрын дэргэд харьяалагдана.